Super Idol Dosiaro. Дуугийн сайн зээжлэг болохоор үгийг харсан ч гэсэн дуулж чадахгүй байна. Hi, Арамэнд бүгдэнд нь би тэгээд өмнөх тавтахад бичлэг хийнгээд хийгээгүй мөрсөн. Дөрөвдөгд ч ялла тэгээд яагаад мөрсөн бэ гэхэлэр би ажилласаа нилээ орой тараад тэгээд гэртээ нилээ орой ирээд ядраад шууд унтцсан байгаа. Тэгээд намайг уучлаарай. Өнөөдөр бас айгуу завгүй явлаа. Тэгээд өнөөдөр яагаад завгүй байсан бэ гэхлээр та аль хэдийн Instagram story-наас бас харсан гэж магадгүй. Салам. Өөртөө шинэ утас авсан. Би тэгээд өөртөө iPhone 16 Plus авсан. Тэгээд энэ бол 128 GB. Би тэгээд өмнөх утсаа зараад энэ утсаа авсан байгаа. Тэгээд би энэ судалж жагаад айгүй олон газар дээр авсан. Би хороолын Teddy, Next Electronics, за тэгээд өөр юу вэ? Arena, Next Store, тэгээд ер нь байдаг бүх ийм газруудаар явж утсаа авахгүй. Тэгээд Тэнгистэйдэг Teddy мэдэг хвчтэн. Тэгээд би энэ River Center-тэйдэг A-Store-оос энэ утсыг авсан байгаа. Тэгээд би өмнөх барьжсэн iPhone 14 Pro Max-а бас зараад авсан байгаа. Яагаад гэвэл би шууд ийм үнэтэй утас авахар хэмжээний баяжсан хүн болов шүү. Тэгээд утас маань мэдээж ингээд байхгүй байгаа. Яа байхгүй байгаа гэхлээр би яг одоо энэ ягаан утсаараа бичлэг хийж байна. Тэгээд элдв талаа юм ярьдгүй шууд хэлье. Ямар ч гэсэн энэ утсыг авсан байгаа. Салам. Би нэг айгуу том аяхтай болъё гэж боддог байхгүй. Энэ болохоор ийм эзэм ягаан өнгөтэй том аяа байгаа. Тэгээд би яагаад Stanley гэж нэрлэхгүй байгаа шалтгаан нь юу гэхэлэр энэ бол ориг Stanley биш. Бас ориг Stanley чинь заяа номонд ингээд албан ёсныхоор нь оруулж ирээд зарч илээ. Тэгээд 150,000, 130,000 тийм гоё хэмээтэй болоод ирэнгүүт 200,000 цаг гээд айгүй үнэтэй болоод иржлээ. Нэг ориг Stanley биш. Би бол табоос авсан. Тэгээд нэг үний сандгүй нэг иймэрхүү үнэтэй байсан баг. Тэг ямар ч гэсэн миний юунаас авсан табоос авсан Stanley байлаа энэ бол. Гоё яана. Би тэгээд орой үед нөгөө нэг Pepsi-ний хаданталтаас гарах гад би айгүйх тийм чихэрлэг шингэн зүйл уудаг байхгүй яг чихэр иддэг мөртлөө тийм болохоор би ажил дээр айгүйх хусууж байгаа. Тэгээд нэг мөсөн миний уудаг усны маа сав болохоор нэг юм 300 мг ч 400 мг-ийн сав байдаг байхгүй. Тэгээд байн босгосоо салхураад урч гисэн юм литрийн хавчлаа би бол Stanley-гийн тийм амар том фэн мэн бол биш. Тэгээд ямар ч гэсэн юм том аяхтаас ч ястай гоё байна. Тэгээ энэ бол бас ориг биш яг Stanley шиг 11 цаг ч юм 12 цаг хүүтний юм халуунаа барина гэж би бол бодохгүй байна. Гэтэ би надад бол зүгээр заяа. Би зүгээр ус хийж уух гэж байгаа болохоор нэг амар тийм хүүтийн мод гохгүй. Тэгээ бүлээл юм байл. Яах вэ? За дараагийн биш үү? Энэ бол бас би ингээд айгүй удаан бодож бодсны эцэст хийсэн зүйл байгаа. Амар том өөрчилж юм шигтэй. Би компьютерээс асуулсан байгаа. Тэгээд өөр стикер нацаас би нэрээ стикерүүдийг юунаас авсан. Цураас авсан. Тэгээд нийлээд 4,000 төгрөг болсон. Энэ баатг нараа аргуурхан бааз. Тэгээд энэ л болохоор миний оюутан байх үедээ хэрэгжилжсэн ноутбук байгаа. Ерөнхийдөө жоохон хуучин ноутбук. Тэгээд би төгсөж ирснээс хойш ерөөс хэрэглээг байхгүй. Тэрнээс хойш ер нь гацаж бацаа зүйл рүү бүр хэрэглэхгүй байсаар байгаа тийм хасгаж болчихсон би. Тэгээд компьютер ландаас хард болон рамыг нь аваад тэр нэг бас хөрхөн хүнтэй болсон заяа 230-аас 40,000 болсон байгаа. 250 авчихлаа. Тэгээд ямар ч гэсэн сэлбгүүдийг нь авч аваад ажлынхаа хүнээр ингээд сэлбгийг нь хийлгүүлээд тэгээд юу муу хийлгүүлээд апдейт хийлгүүлээд тэгээд одоо бүр ингээд миний ажлын компьютерээс илүү гоё болсон заяа. Тэгээд би айгүй баяртай ямар ч гэсэн ингээд ноутбукээ засалсан та. Тэгээд YouTube-ийнхаа бичлэгүүдийг бас ноутбук дээрээ засаж оруулъя гэж би ер нь бодоод байгаа байхгүй. Тэгээд амар гоё хурдан болцсон заяа. Та хэдий ноутбук гацаад байвал тэр SSD хартаас солиулаарай. Ер нь хартнаас ч л болтгий гэлээ шүү. Тэгээд үнээр гоё болсон. Амар баяртай. Надад тийм амар үнэтэй Mac-ийн ноутбук мөг хэрэггүй. Надад зүгээр юм гоё хурдан ажилладаг ноутбук лээ. Тэгээд болоо. Би тэгээд энэ дээрээ амар гоё бичлэгүүдийг бас өнөөдөр тэр iShowSpeed-ийн лайв стримийг үзсэн ахгүй надад байна. Хөөрхөн байгаа зү. Би тэгээд iShowSpeed-ийн фэн биш л дээ. Гэхдээ надад таалагдсан. Инфлюенсеруудын Олимпик нэрлэгддэг Coachella-аас эхэлсэн байлээ. Тэгээд Coachella дээр сая Lady Gaga дуулсан. Тэгээд би бас Coachella-г YouTube-ээр үзчихсэн. Тэгээд би одоо хэдэн настайдаа Coachella явж үзэх юм бол ямар ч гэсэн ирээдүйд байгаа гой зорилтуудын маань нэг гэвэл Америк явж Coachella үзье гэж бодож байна. Тэгээд Coachella гэж юу вэ гэхээр одоо American Playtime гэх юм уу да бас ийм 3-4 хоног зохиогддог
ийм фестивал маягийн зүйл байгаа. Тэгээ маш олон Америкийн уран бүтээлчд ордог. Бүр Америк гэлтгүү Blackpink хүртэл ирж орж исэн ийм фестивал байгаа. Тэгээд тэглээд айгүй үнэтэй заяа. Зүгээр энгийн тасалбар нь $500 байдаг. Тэгээд VIP тасалбар нь $1000 байдаг байхгүй. Тэгээд тэр чинь нөгөө нэг ийм цөлд болдог болохоор хүмүүс ингээд тэндээ байрлах буудалч байд юм уу? Эсвэл одоо нөгөө машинтайгаар ирж байрладаг шүү дээ. Майханд байрладаг тиймэрхүү юм авч байрладаг. Тэгээд хоол моол нь хүртэл айгүй үнэтэй заяа. Зүгээр юм нэг аяг будаатай ургал ихэд $25 молор өгдөг цаа. Тэгээд ирээдүйд амжилттай сайн Apple Coachella үзэл гэж бодож байна да. Тэг Coachella-г яагаад инфлюенсеруудын олимп гэж нэрлэдэг вэ гэхлээр инфлюенсерүүд очиод контент болон хувцас нүүр бодгаар өрсөлддөг байхгүй. Тийм учраас Coachella-г ер нь инфлюенсеруудын олимпийн тэмцээн гэж бас нэрлэдэг юм билээ. Би бас тийм хомонд айгуу дуртай айдж итлээ. За авсан шинэ юмнуудаас гэвэл юм хавчаар авсан. Энэ хавчаарыг 2 жижиг хавчаар тэгээ хаана тавьсан юм бэлээ. Яг ч гэсэн юм өсний юмнууд айгуу дуртай болохоор энэ хавчаар бол өнгөрсөн жил айгуу од болсон шүү дээ. Би тэгээд энэ хавчаарыг ийм 2 жижиг яг адилхан хавчаартай хамтдаа 4000 төгрөгөөр хүн сэтлэгээрээ судалдаж авсан байгаа. Энэ бол 5 бовтой бүр хямдхан байгаа ах. Миний бодлоор 4 яана л гэж байгаа. Тэгээд энэ өсний хавчаар бүр багцаар нэг хямдхан зардаг юм бэлээ. Таад бүр ийм багцаар нь 100000-аар арга ширхэг авах боломжтой билээ шүү дээ. 5 боо сайжгаад олчоорой. Би тэгээд шууд 4000 төгрөгөөр авсан байгаа. Хувцснууд та анзаарч байна уу миний энэ шинэ энэ сувдыг. Би тэгээд та санаж байгаа бол миний нөгөө нэг амар урт түрүү хар гутлээсэн шүү дээ. Тэгээд тэр хар гутлан дээр өмсөх тийм ойлгохтой хар хувцснаа дээрээс байдаг мөлий. Миний бүх хувцснууд цагаан ягаан цэнхэр гэдэг иймэрхүү өнгөнөттэй заяа. Ерөнхийдөө хөвчлэн 80% цагаан байдаг болохоор хар хослол авъя гэж бодоод тэгээд би энэ хар хослолыг юм шорттой хар хослол пиндодоос авсан. Тэгээд иймэрхүү байсан. Үнэн ч гэсэн нэг иймэрхүү. Тэгээ би энэ пиндодогийн зургийг харчаад өмссөн модель нь ийм сувд зүүцсэн бахаар би сувд нэмж захиалсан пиндодогоос. Тэгээд энэ болохоор ийм олон ширхэг сувд биш цаа. Яг ингээд зүүдэг нь бол ийм ганц. Тэгээд ганц одоо ганц ингээл бэхлээл зүүчнэ гэсэн үг байхгүй. Тэгээд ийм олон юм шиг харагддаг ийм сувдыгаас хамт авсан байгаа. Тэгээд гуталтайгаа хамт өмссөн. Үнэхээр гоё харагдчихсан. Тэгээд би навцанд айгүй дуртай байгаа айгүй гоё тийм эвтэх. Үүдэг хамгийн гоё юм гэлцдэг заа. Та нар гэлцгийг харж байна уу? За тийм байна. 2 товц гэвэл цалаа. Тэгээ та далид бас миний инстаграмыг дагдаг бол энэ топыг өмссөн байгаа зургийг маань харсан баг. Тэгээд Illusion Official гэдэг инстаграм хаяг одоо энэ бэлгүүр манаас хийж өгдөг байгаа. Illusion Official гэдэг амар гоё газ энэ ч гэсэн юм Chanel vibe хөргөрсөж цаа. Тэгээд эдний корсетууд хамгийн гоё нь юу вэ гэхлээр маш сайн хийдгээс гадна ийм эвтэйхэн заа. Би ер нь корсетыг тэгж удаан зүүж чаддгүй байхгүй юу? Үсрээл нэг 5 6 цаг зүүдэг. Тэрнээс хойш ингээд бүр ингээд тайлаа хийдэг. За тийм болохоор ер нь корсет зүүж байгаа үед бол би дандаа подолка авч явдаг байхгүй юу? Шууд тайлаад подолка өмсгöd бэлэндэхгүй бол ингээд амар нухацаа шүү дээ. Тэр чинь ингээд барьсан юм чинь. Тэгээд энэ корсетуудын хамгийн гоё юм нь бит сууж өгдөг заа. Тэг ингээд амар барьж марихгүй тэгсэн мөртлөө ингээд хөгөж шахаж өгдөг. Над чиг юм автгаа цээждэг үнийг хүртэл юм гоё харагдсан. Тэг энэ деталийг нь харал та. Ваа яа зү. Тэг яг тийм хар корсет бас. Тэр үний баяртай наа. Үзэсгэлэнтэй. Тэгэд энэ корсетыг бол гараар угаах хэвээр. Угаалгын машин дэж болохгүй яагаад вэ гэхээр энийг нэг мэс ингээд гараар ойсон учраас угаалгын машин дэвэл сэмпэрч нэж бол би бодож байна. За тэгэд энгийн хувцснуудаас авсан байгаа. Энийг баг үзүүл санагдах юм. Үзүүлээгүй юм болов. Тэг ямар ч гэсэн ийм подолк авсан. Тэг энэ подолкгүй баагдцсан. Би энэ зургнаас нь хараад заяа. Би энэ подолкийг ийм хүгс тавсан айгүй урт подолк болов гэж одоо тавсан байхгүй. Тэгсэн чинь надад би ч яалтчгүй урт цээжтэй урт хөлтэй болохоор энэ подолкгүй надад подолк биш юм топ болж ирсэн зэт. Тэ яах вэ? Би өмсч айгүй би твтэйхэн тийм амар гоё материалтай бол биш яах вэ? Зүгээр юм сундаг материалтай. Тэг үүний хувьд бол нэг иймэрхүү байлаа. Тэгээд Тэмүгээс хувцас захиалж утсан. Би ер нь хүмүүсийн Тэмүг хэлж байгаа тийм нөгөө нэг сэтгэлдлүүдийг уншаад Тэмү бол бүр ингээд айгүй муу юм байна. Бүр ингээд үнэхээр хямдхан бараа зардаг учраас одоо табуу дээр чинь бүр ингээд бүх брэндүүд байдаг шүү дээ. Мара, Жиу, юу гэдэг одоо ингээд Uniqlo, эсвэл бүр ингээд амар үнэтэй бүр ингээд 15,000, 20,000 бүр ингээд 500,000 юаны хүртэл бараанууд байдаг байхгүй юу. Тэгээ Тэмүг бол яалтчгүй нөгөө нэг хамгийн хямдхан бараа байдаг гэж
хүмүүс айгүй муу сэтгэлтэй байсан болохоор ер нь юм захиалахгүй байгаад байсан. Тэгэхэд би тийм үгээс яалчгүй надад загварын таалагдаад би энэ цамцсан палажийг авсан байгаа. Би офс дээр ер нь бол жоохон офслог хуцдаг учраас ийм хөрхөн эвтэйхэн загварлаг ийм цамцсан палаж авсан байгаа. Тэгээд та бас миний постноос харсан баг айгүй хөөр харагдаж байгаа. Тэгээд энэ бол тийм амар гоё материалтай бол биш заяа. Жохон давуу маягийн давууч биш минь бүр 100% полиэстер гинэ. Тийм бай. Тэгээд амар нэмэх гэн заяа баг ингээд ураад татагдахаар. Тэг яг 100 өмсөл гоё юм гэж би бодож авсан байхгүй яа гэхээр манай офис амар халуун цаа. Амар халуун би бүр офис дээр болдгоо шалдан сочхоосоо гэж мөрөддөг байхгүй. Тэгээ тийм юм ч гэж юу яах вэ? Тэгээд ямар ч гэсэн офис зөвлөд нэмэгхэн цамцсан палаж авсан байгаа. Тэгээ айгүй хөөрхөн. Загвар нь айгүй хөөрхөн. Гэхдээ би нэг бол удаан өмснө гэж бодохгүй байна. Тэгээд энэ болохоор үнэн нэг иймэрхүү байсан баха. Нэг оюутан махтай энэ брэндийг айгүй хэрэгэлдэг гэсэн аахгүй нейтрожин гэдэг. Тэгээд Монгол тас өмнө нейтрожин албан ёсоор орж ирээгүй байхдаа хувь хүмүүс оруулж ирдэг гэсэн аахгүй нейтрожины тас мас. Тэгээд нейтрожин айгүй сайн заяа. Би оюутан махтай хэрэгэлдэг байж байгаа. Тэгээд нэг хэсэг хэрэглэхэ болоод бүр мартцээсээ лээ. Тэгээд нейтрожин албан ёсоор Монголд ороод ирсэн. Тэгээд номон болго ийм артын бүх салбараар зарагдаж байгаа гэсэн шүү дээ. Би нейтрожины ивент дөрөгдөд надад бэлэг болгоход энэ сэтүүдийг өгсөн байгаа. Энэ зохины тастай, атганы тастай, будгийн арилгаагчтай, нүүр уваач тэгээд тас. Тэгээд хамгийн гоё юм заяа. Би ингээд энэ мэдрэмжийг мартсан байсан мөлий. За нейтрожины хамгийн гоё юм нь ингээд нүүр угаасны дараа нүүр ингээд амар таталтдаг шүү дээ. Ингээд цүл болцсон таталтдаг тэгдгүү за. Нүүр ингээд нүүр угаасны дараагаар яг нэг тийм чиг шүрх төрөгцсөн юм шиг тийм гоё мэдрэмжүүд. Тэгээд тоснаас нэг тийм гоё зав. Салонд ингээд нүүрэндээ тос төрхүүлэхэд нэг үнэхээр гоё хаад идэв шүү дээ. Тэг яг тийм за. Тэг би ингээд надад 2 шиг тос өгсөн аахгүй юм тэгээд нэгдгийн дуусгацад 2 дахь нь ингээд утахгүй дуусгах гэж байна. Надад бүр тийм амар таалагдсан. Тэгээд би номын мартаас авъя гэж бодож байгаа. Би сая март ороод авах гэж байгаа мартсан шүү дээ. Тэгээд амар гоё заяа. Үнэхээр гоё. Намайг жоохон ядарсан харагдаж харж байл уучлаарай. Би тэгээд өдөржингөө гадуур утас хайгаад симбэртлээ авсан байгаа. Асууч. Би нэг өнөө орой хэлж үзье гэж бодоод байгаа заяа. Тэгээд нэр нь харагч нь Prairie хөөрхөн жижигхэн. Тэгээд би ингээд TikTok-оос бас иймэрхүү бичлэгэнд аягүй харж ирсэн аахгүй. Одоо ингээд арьсан дээр нь гараад байгаа асуудлууд нь зөв хооллоод тах чинь 8 цаг хангалттай унтаад тах чинь арьсан дээр байгаа асуудлууд шийдэгдэхгүй байна гэдэг. Тэгээд учир юу байсан бэ гэхлээр ингээд карантинаас гарч байгаа ус ч юм уу эсвэл шүшүүрээс гарч байгаа ус гэдсэн аахгүй. Тэгээд би яг ийм ус цэвэршүүлэгч авъя гэж бодож ирсэн юм. Тэгээд энэ Predly гэхэд Монгол газар аваад ирсэн мөлий. Тэгээд энэ газараас надад нэг бэлэг болгож өгсөн аахгүй юу. Би одоо хэрэглэж үзээгүй л байгаа. Би нэг юмсан ингээд reel meal хийж явахтаа ч юм уу эсвэл YouTube бичлэг үзэж явахтаа юу. Хийж явахтаа хэрэглэж үзээгээд тэгээд дотор юм болохоор юм шүшүүний толгойн дээр шүшүүтэй шууд заалгах чинь. Тэгээд энэ болохоор шүшүүний хамт фильтр байна. Энийг ингээд авч байгаа дотор нэг чинь зэ. Тэгээд энэгээр ингээд үсээ угаагаад би мий хооллого янзтай болно гэсэн. Тэгээд янзтай болох байхаа. Тэгээд энцэг арьстай хүмүүс тас зориулсан гэсэн. Би ч бас миний бие мис чинь бас нилээн сорвтой шүү дээ. Сорвтойгоос гадна миний нуруунд дээр ерөнхийдөө шарсан уурсан мэдчихэнгууд батг гарчдаг байхгүй юу. Нөгөө 4000 гараас авчаар олчлоо. Тэгэд ийм хоёр авчрахгүй. Тэгээд өнөөдөр Highbox цэгмэнээс Highbox цэгмэн гэж юу вэ гэхээр монгол хэл дээр орчуулсан табоо гэх юм уу? Одоо ийм табоос захиалгач нь монгол хэл дээр хийгээд өгчдөг. Тэгээд Монгол аваад ирдэг ийм вебсайт байгаа. Та тэгээд хэрвээ одоо табоо дээр хятад хэлийг ойлгохгүй байгаа эсвэл яг функц нь одоо эсвэл яг яаж ажиллах мэдгүй бол Highbox цэгмэнээс цайлаад авах боломжтой. Би ч гэсэн өмнө нь табоог ашиглаж мэддэггүй байхдаа Highbox-аар пантаж хүртэл авч ийсэн. Тэгээд энэ удаа Highbox-оос би энэ цэцэг авсан байгаа. Энэ цэцгнээс ийм ягаан өнгө, тэгээд үзмээ ягаан өнгнөөс нь авсан байгаа. Тэгээд нийлээд 7000 төгрөг болсон. Гоё аа тэгээд би дулаахаар зүүе гэж бодод байгаа. За тэгээд бидний хамгийн дуртай хэсэг рүү бүгд орцгоё. Энэ бол гутал. Тэгэд 100 эхлэегүй байхад би бүр ингээд 3-3 шинэ гутал авсан заа. Зуны гутал авсан заа. Тэгэд одоо энийг ингээд намайг 3-3 зуны гутал авсныг манай гэрийнхэн мэддэг байгаа. Тэгээ мэдвэл угаасаа алах баг. Эхэлцгээе. За энэ гутлыг авах
санаа юунаас эхэлж төрсөн бэ гэхлээр Victoria's Secret шоунаас алсан байхгүй. Та сая жилийн өмнө хагас жилийн өмнө хэдэн сарын өмнө алсан Victoria's Secret шоуг санаж байна уу? Бүгдээрээ ийм ороомогтой готлон үсчихсэн шүү дээ. Эндээ ингээ ороод тэгээд эндээс нь ингээд ийм шүр сувд мод юу гэдэг ийм кристал ингээд унжаа байжсэн. Тэгээд би тэр готлыг үнэхээр авахыг хүсчихсэн заа. Би тэгээд тийм готл Монголд байна гэхээр нь бид нэг Seoul Plaza-г нэг тавхад дэлгүүрлээ очиод авах гэсэн чинь сая 400 гэлөө би тэгээд өмнө сансчаад би яг энэ зэрэг гарсан заа. Тэгээд үнэтэйсэн заа. Тэгээд үнэтэй ах нь угаасаа аргагүй ах угаасаа Америкт ч гэсэн нэг 200 300 400 доллар үнэтэй авах гэж би л бодчих. Тэгээд би энийг бол 5-аас хасан. Тэгээд өөрөө маадтай эндээ ийм юутай 90 нэттэй заа. Тэгээд энэ дээр юм ороомогтой. Тэгээд хүлтэйгүй эвтэйхэн би албаар 8 см буюу юм жижиг үсгүүдийг нь авсан байгаа. Энэ алхахад аяг эвтэйхэн байх гэхэд хамгийн гоё юм энэ хилэн заа. Йоо, наймрагаас. Тэгээд би энэ готлоос Highbox-ийг минээс авсан 88,000 төгрөгөөр авсан готлоогоо. Тэгээд та хэд болохоор өндөр өсгүүдийг нь бас авч болно. 8 см болон 12 см л тийм готлын өсгийнүүдийн сонголттой байсан. Тэгээд амар гоё гацтай. Ямар ч гэсэн юм гоё готтой авсан. Эр баяртай нэ. Хоёр дахь готл. Сайн ирсэн гэж хоёр дахь готлын маань хувьд гэвэл ерөөхдөө готл байгаа. Гэхдээ би жоохон залилуулсан гэж бодож байна. Яагаад вэ гэхлээр би энэ готлыг Pinduoduo-гоос авсан байхгүй юу? Монгол мөнгөөр нэг 30,000 жилиг тиймэрхүү болж исэн заяа би ингээд зургийг ингээд оруулчих. За тэгээд энэ готлыг би яагаад залилсан гэж хэлээд байгаа гэхлээр тэр зурган дээр нь байсан ирвэх нь бараг л ингээд готлаасаа нисгэж байгаа юм шиг тийм ирвэх байсан байхгүй юу? Ингээд төд тодлох нь нисээд тийш явах гэж байгаа юм шиг тийм гоё ирвэхтэй байсан заяа. Тэгээд ингээд яг Монголд ирээд би залаад үтсэн чи юу вэ? Үхцэн ирвэхсэн за. Би нэг тал хэрээс хоёр шиг ирвэхээ ингээд алаад хатааж агаад наранд ингээд хатааж агаад гутлан дээр ингээд зооц юм харагдаад байгаа. Яг тийм л мэдрэмж өгсөн зэ надад. Тэг яг хоо энэ гутлын хувьд бол өмнөхөр эвтэйгэн яагаад вэ гэхэлэр ийм бүдүүн өсгөдөгөөс гадна намхан өсгөтэй. Тэгээд эндээ ийм зөөлгч мөлгчтэй болохоор айгүй эвтэйгэн заяа. Тэгээд би бас ер нь бодоодсэн чинь надад хар өнгөтэй сандал ерөөсөө байдгүй юм билээ. Хар өнгөтэй нэг ганц хоёр л гутлаагаа болохоос ш тийм болохоор би ингээд хар өнгөтэйг нь авсан байгаа. Тэгээд энэ дээр ийм үхцэн ирвэхтэй заяа. Тийм л байгаа зү яг нэг тийм. Эсвэл ингээд тал хэрээс ингээд үхцэн ирвэхээ олоод наранч тацаагаад гэдэг дээр нь зооц юм шиг. Тэгээ би ямар ч гэсэн ирвэхэн дээр нэг айгүй гоё тийм шигтгэж юм наагаад гоё алгаж бодож байгаа. Эсвэл бүр гоё ирвэхээ олчвол дээр нь гоё өөрөө наач гэж бодоод байгаа байхгүй. Тэгтээ ямар ч гэсэн эхний ээлжинд бол ингээ бэжиг уусаа 100 эхлэегүй би өмсөхгүй байгаа юм чи. Хоёр дахь гутал. За энэ бол миний өөр тавьж авсан гутал байгаа. Би энэ гутлыг болохоор шүү дээ. Аль өмнө 100 харцсан байсан аахгүй. Би авъя гэж утсан чинь хитрхэн үнэтэйсэн зэ 400,000 төгрөгийн үнэтэйсэн аахгүй. Тэгсэн чинь сая ашгүй юу. Хүннүү мал ингээд хямдар зарлаа. Тэгээ хүннүү малд байгаа бүх дэлгүүрүүд амар хямдраа зав. Тэгээ анжилнаа бол шинээс хямдраад. Тэгээ би энэ гутлыг авсан байгаа. Энэ гутал ингээд 400,000-аас хямдраад 200,000 төгрөг болсон байхгүй юу. Би яг бэлэн 200,000-аар л аваагүй. Store page 4 аж төлөлтөөр авч байгаа. Тэгээ анжилнаа бол шинэгийн гутал хамгийн гоё юм. Үнэхээр эвтэйхэн за. Ийм амар өндөр өсгөтэй жиж маш хүлт эвтэйхэн. Ажлын болчны гутлууд яалтчгүй юм гоё гутлынхаа юм уут муттайгаа хамт ирдэг заа юм гоё яадаг. Тэгээд юм нэмэлт үсгийн өсгийтэйгээ ирдэг. Үсгийг нь мулталжуул хийлгэж болно. Харуул. Тэг хамгийн гоё юм хартай юм юутай заа. Юугүй юм кристалтай. Амар гоёс ингээ халахаар ингээ бүнжүнэнгээ боддоо. Ажлын болчны гутал алганы доор яг ингээ эмблем нь ингээ бэж идэг. Амар эвтэйгэн за би бүр энэ гутлыг өмсөд гүйсэн шүү дээ. Гүйж аваад би чилгээл аваагүй болохоос тэгэд бүр үнэхээр эвтэйхэн гутлыг хамгийн гоё юм нь энэ юун заяа. Бэхлэгийн заяа. Та нарын бэхлэгийг нь харалтаа. Бүр зүгээр ингээл гялцсан бэхлэгээтэй хацтай ингээд. Тэг бүр үнэхээр эвтэйхэн би тэгэд энэ гутлыг өмснө гэхээс бүр тийсэхгүй. Тэгээ би энэ гутлыг бол энэ 3 сар 103 сар өмсөд угаасаа аимшиг болох нь гэдгийг мэдчихээн заяа. Бүр аимшиг болгох цаашаа би бүр дараа жил өмсөж чадхааргүй болтол аимшиг болгох бах юм нь бол тэгж бодож байгаа. Тэгээд жидэл би ч муу алхах юм. Монголын замч муухай юм. Одоо тэгээд яа гэх вүтэ.
Энэ нөгөө нейтрожений батганых нь тосно. Тэгээд энэ бүр үнэхээр сайн үйлчлэлт юм байлээ. Тэгээд баг дуусч байгаа заа юу зүгээр ингээ хийл үлдсэн. Тэгээд би чи яаж идэл нүгэн дээр айгүйх батга гардаг гэж хэлэх ямар ч гэсэн юм салицилик би нэг ажил зүг унш чаддгүй маа салицилик асидтай гинэ. Тэгээд би нэг хамаг юм төрөгчээд хатаж хамгийн сүлд нь төрөгчтэй байхгүй. Тэгээд батхан дээр төрөгчөөр мааш өглөө босоод айгуу дажгүй очдөг. Тэгээд энэ тасыг дуусгаар дахиад авъя л гэж бодож чинь тэгээд баг үлдээгүүдээ энэ бол зүгээр хийл үлдсэн байна. Тэгээд би хөөгшөрч юм. Би ингээд тэгээд үнэлэхэд бол би бол хөөгшөрч байна. Тийм учраас бас өөртөө анхаарах гэж охины тас төрөгч хэлж байгаа. Ер нь унтахаас өмнө нэлээд их юм түрхээ тэгээд бүр битмээ хүртэл уугаад өдөрт 3-4 литрээр нь ус ууж эхэлж байгаа. Тэгээд би энэ хөөгшөрлтийг яг юунаас болоод жоохон ингэж хаад авч эхэлсэн бэ гэхэлэр би ингэж үрчлээ харж эхэлсэн аахгүй. Үрчлээнээс гадна хаач явсан намайг ихжээ гэж дуудаж байгаа хүүхдүүдээс бас өөрийгөө олж харсан аахгүй. Одоо ингэж 2005 оныхон жил ихэл 20 настай, 2007 оныхон ихэл 18 настай. Би бол 18 таа хүүхдүүдэд бол үнэхээр хөгшөө харагдаж байгаа. 25 таа. Тэгээ ажил ингэж нүүр амаа ингэж боддог, амар гангаа хоцолтой өндөр болохоор тэр юм уу бүр үнэхээр хөгшөө харагдаж байгаа. Тэгээд өөртөө би санаа тавьж эхэлж байгаа. Ер нь өөрийгөө хайрлах гэдэг чинь идэж ууж байгаа зүйлдээ анхаарад битэн уугаад те ингээд жоохон юм хурааш барьж байгаа, өршлөж байгаа эсгүүдээр тасмаас төрхийг ер нь хэлнэ дааш. Тэгээд өөртөө анхаарч эхэлж байгаа. Дээрэс нь бас дахиад өөртөө дэр хасан. Би бүр юм хоёр дэр хасан. Нэгийг нь тэрж унтдаг, нөгөөхийг нь гээд дэрэлдэг байгаа. Тэгээ би өмнө дандаа нөгөө нэг юм чайрахтай ч юм уу эсвэл юм хам борох цадтай ч юу өглөө тийм дэр дэрэлдэгээс авах айгу хатуу дэрнүүд. Тэгээ би юм зөөлөн дээр авмаар санагдаад энийг пиндод угаас авсан юм. Тэгээ хосоор нь авсан. Тэгээд би бас нэмээд дааваа авсан байгаа. Ер нь өөртөө орны даавуугаа аваагүй айгу удацсан билээ. Хамгийн сүүлд оюутан байхдаа л баг шинэ орны даавуу өөртөө авсан баг. Би тэгээд энэ яг ягаан орны даавуу бас өөртөө захиалж авсан байгаа. Хоёр дэрний утгатай. Тэгээд хүнжлийн болон дэвсгэр даавуутай хамттай. Тэгээ пиндод угаас бас авсан байгаа. Тэгээд энэ даавууны хувьд тэгвэл үнэхээр гоё зөөлхөн даавуу. Тэгээ би бол энийг 100% бас юу гэж бол бодохгүй байна. Даав маа гэж бол бодохгүй байна. Тэгээд зүгээр ингээл нэг байдаг л нэг ингийн даавуу надад л тохирсон. Тэгээд энэ даавуу авсан байгаа. Ядарчлаа. Би тэгээд ингэж бичлэг оруулахгүй байгаа бас хамгийн гол шалтгаануудын нэг нь юу гэхлээр би бичлэгээ эдитлэхээс үнэхээр их залах ууртай заяа. Тэгээд би чинь тийм ч гоё эдитэлж мэддэлдэггүй штэ чаас гэж зүгээр таслаал тэгэл нийлүүлээл за нэг 150 тавиал үн 50 тавьчихсан ш. Тэгээ хоёр талаараа яг нөгөө нэг эд хаврын цагт би айгу завгүй байдаг байхгүй. Би ч гэж ер нь тэр чигээр офис ажилтнууд бол бүгдээ айгу завгүй байгаа. Тэгээд тэрэндээ болоод амар ядраад гэртээ ирээд шууд унтаад байгаа. Юм хийхгүй. Тэгээ өнөөдөр ямар ч гэсэн шинэ уцтай алтных гэж одоо бичлэг хийлээ. Би тэгээд YouTube monetization хийлгэсэн байгаа. Би тэгээд ер нь ойр ойрхон бичлэг оруулаад мөнгөтэй болно л гэж найдаж байна да. Тэгээ ямар ч гэсэн өөрийнхөө YouTube-ийг өөрийнхөө яг мөнгө авдаг данстайгаа холбосон байгаа. Тэгээд үзэлтэй хэсгээд бичлэгийн чанарыг бас сайжруулна гэж ер нь мөрөдөж байна да. Тэгээд хизээч ер нь YouTube-ээс мөнгө төгрөг авах гэдэг байгаа. Тиймэрхүү юм одоохондоо хүсэж байна. Тэгээд итгэвтэй байна. За тэгээд миний бичлэгийг үзсэн тааddаас маш их баярлалаа. Намайг бас салхуу хаяа бичлэг хийдэггүй уучлаарай. Миний буруу. Тэгэд утгагүй болцгоо. Bye.